Төсвийн доктортой адилын зөвлөлөөс нэг 3 асуулт байна. За тэгээ сайднараас бас асуулт байна. За нэгдүгээрт төсвийн доктортой адилын зөвлөлийн өгсөн дүгнэлтэн дээр 2 газар нийгмийн халамжийн зардлыг бууруулах талаар бол 2 газар бол дурдсан байгаа юм. Дүгнэлт хэсэгтээ. Энэ нийгмийн халамжийн зардлыг хэрхэн ямар зарчмын хүрээнд бууруулах талаар тийм тодорхой санал байгаа юу? Ямар зүйлийг, ямар зарчмыг, ямар шалгуурыг санал болгож байгаа вэ гэсэн эхний асуулт байна. За хоёрдугаарт эдийн засгийн зах зээлд төрийн оролцоог бууруулах гэсэн байна. Гэхдээ яг аль салбар дээр мөн л адилхан ялгаа авахгүй ямар зарчим дээр, ямар бизнес дээр төр орох, ямар бизнес дээр төр орохгүй гэдэг хил хязгаар одоо болтол тодорхойлог байгаа. Энэ дээр бас баримтлах ёстой ямар нэгэн зарчим, баримтлах ёстой шалгуурууд гэж засгийн газар санал болгож байгаа юу, тийм зүйл байгаа юу гэж асуух гэсэн. За энэ асуултыг мөн эдийн засгийн хөгжлийн сайдаас мөн адилхан асуулт гэж ойлгоорой. За 3 дугаарт төсвийн хөрөнгө оруулалтын хувьд төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой байдлыг хангах гэдэг ийм одоо чиглэлээр бас энэ дүгнэлт гарсан гэж байгаа. Гэхдээ харамсалтай нь би яг энэ хөрөнгө оруулалтын чиглэлээр оновчтой болох тал дээр яг дүгнэлт хэсэг дээр бас олж харсангүй. Тэгэхээр яг энэ хэсэг дээр дүгнэлт хийвүү. Өнөөдөр засгийн газараас байрж орж ирж байгаа төсвийн бодлогын яг энэ хөрөнгө оруулалтын хэсэг нь эдийн засаг болоод нийгмийн үр өгөөжийг нь хэрхэн тооцсон юм болоо түүнд бас үнэлэлт дүгнэлт өгж байгаа юу гэдэг ийм асуулт байна. Тэгээ эдийн засгийн үр өгөөжөөс гадна нийгмийн үр өгөөж гэж бас асууж байгааг бас зориуд онцолж асууж байгааг бас төсвийн доктортой адилын зөвлөлийнхэн бас анхаараарай гэж хүсье. За 4-р боловсролын жил гэж зарласан эрхчил. За гэхдээ төсвүүдээр бол төсвийн хүрээний мэдээлэл дээр бол бас энэ талаар ерөөсөө дурдаагүй байна. Тэгэхээр боловсролын төсвүүдээр онцлог зүйл байна уу гэсэн ийм 4 асуулт төсвийн доктортой адилын зөвлөлөөс асууя. За сайднараас түрүү асуусан хөрөнгө оруулалтын бодлого энэ жил хэрхэн байрж орж ирж байгаа вэ? Ялангуяа дуусаагүй олон жил үргэлжилж байгаа барилга байгууламжийн дээр ямар бодлого барьж байгаа вэ? Дуусах ёстой 10 жил үргэлжилж байгаа, 7-8 жил үргэлжилж байгаа юм барилга байгууламжууд байгаа. За шинэ барилга байгууламжийг шийдвэрлэхдээ ямар шалгуурыг, ямар ирэмбийг гаргаж шийдсэн юм бэ гэдэг ийм хөрөнгө оруулалттай холбоотой нэг асуулт. За хоёрдугаар боловсролын хөрөнгө оруулалттай холбоотой Наранбаяр сайд хариулах бах. Энэ жилийн онцлог бодлого юу вэ? Боловсролын жил гэж зарлж байгаатай холбоотой зөвхөн сургууль барих тухай асуудлаас гадна боловсролын яг бодлого дээр гарч байгаа ямар ахиц байгаа вэ? Бодлогын ахиц гэж асуух гээд байгаа. Тэгээ яг үндсэндээ бол гадаадын зээл тусламжаас зарцуулж байгаа хөрөнгө оруулалт, оруулж байгаа хөрөнгө оруулалтын дүнг гэдэг ингээд бид нар танилцуулсан хуваар нь нийт дүн хуваар нь харах юм бол эрчим хүч замыг хангах жил болсон юм шүү. За учрал сайд хариулъя. За нийгмийн халамжийн зардлал дотоодын нийт бүтээгдэхүүн зэжлэг хувь хэмжээг жил бүр буулгах ийм одоо зорилтыг тавьж байгаа. За абсолют дүнг нь бол бууруулахгүй. Зүгээр яг ковидын өмнө бол 2018, 2019 онууд бол 2.1% байсан. Халамжийн зардал 23 онд бол 3.7, 2024 онд бол 3% болсон байдаг. Тэгэхээр 2026 онд бол бид нэр энэ хувь хэмжээг бол 2.6, 2027-оос 2020 оны төсвийн төсөөлөл дээр бол 2.4, 2028 онд 2.2 болох ёстой. Ийм зорилт төвшүүлсэн. Гэхдээ энэ халамжийн зардлыг бууруулж байгаа бол ажлын байрыг нэмэгдүүлэх ийм бодлогыг бол давхар хэрэгжүүлэх ёстой. Дээрээс нь энэ хувийн хвшилт дөрвөн би хэлсэн. Тэр тэнцвэржүүлсэн орлого тэр GDP-гийн харьцаа болвол өөрөө шатаралда буураад 28% руу очивол хувийн хвшилт орон зай бий болно. Ингээд хувийн хвшилт орон зай бий болгохын тулд салбаруудыг бол онцолж байгаа. Хөдөө аж ахуйн салбар, эрчим хүч, аялал жуулчлалын салбаруудыг бол илүү зах зээлийн зарчим руу шилжүүлнэ. Энэ бэлэн байдлын үнэлгээг нь хийж байгаад бид нар бол зах зээлийн зарчим руу шилжүүлж чадвал энэ болон татаасуудыг буулгах ёстой. Тэгээ түрүүн бас сангийн сайдын мэдээлэлд гарч байгаа энэ төсвийг олон хуулиар хуваарлдаг байгаа асуудлуудыг шийдэхгүйгээр төсвийн хүрээг боловсруулаад түүнд тохирсон төсөв боловсруулахад хуулиа барих зайлшгүй шаардлага үүсэж байгаа учраас төсөв оновчтой төлөвлөгдөхөд энэ бол их бэрхшээлтэй болж ирдэг. Ингээд хувийн хвшилт орон зай бий болгох чиглэлээр бол
засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хангаж ажиллана. За энэ хүрээнд за өмнөх засгийн газрын үед за хэрэглэхийн сайдын хувьар бол төрийн өмчт компанийн хуулийг бол та бүхэнд орж хилцэх хэсэг талаар танилцуулга хийж байхдаа би дурдж ийсэн. Төрийн өмчт компани бүтэем засаглал ил тод байдлыг сайжруулах хуулиар 8 дугаар зүйлд нь яг төрийн болон орон нутгийн өмчт компани үүсгэн байгуулах 5хан чиглэлийг л хуульчилж өгсөн. Энээс бусад тохиолдолд төрийн өмчт компани байгуулахгүй. Үүнд бол нийтийн зорилттой дэд үтс нийтийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулах бол төрийн өмчт компани байгуулна. Үндэсний эдийн засгийн эрх ашиг сонирхлыг хангах зорилгоор стратегийн ач холбогдолтой салбарт тодорхой салбарт зүйн ёсны монопол үйл ажиллагаа явуулах, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүгэн шийдвэр гүйцэтгэх үүрэг байгуулах үйл ажиллагааг дэмжих, хууль болон олон улсын хувийн эрх зүйн гэрийн заасны дагуу төрийн өмчт компани байгуулахаас бусад тохиолдолд бол төрийн өмчт компанийг байгуулахгүй гэдгийг одоо хуулиар хуульчилж өгсөн. Одоо энэ хууль анхны хилцүүлэг явна. Батлагдсны дараа бол энэ хуулийг манай улсад 21 аймагт бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. За мөн төрийн өмчт компанийн асуудлыг бол эдийн засгийн эрх чөлөөний хуулийн дээр бол бас агуулга концепцийг гаргаад хувийн хвшилтэй хэрхэн ажиллах, хувийн хвшилтээр одоо хувийн хвшлийн эрх зүйн байдлыг нь дордуулсан, баялаг бүтээгчдийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуултуудыг хуулиар хийхгүй бах no surprise гэдэг зарчим буюу тэр бизнесийн үйл ажиллагаанд гинтийн шийдвэр гаргадаг, хөрөнгө оруулагч нарыг үргээдэг энэ байдлыг одоо тасан зогсох чиглэлээр хэрвээ одоо эрх зүйн байдалд нь халдсан зохицуулт хийх юм бол жилийн өмнө заавал одоо ашиг сонирхлын зөрчигчд байгаа бүлгүүдийн саналуудыг тусгаж ингэж оруулдаг хуулинд одоо энэ саналуудыг бол тусгасан. Тэгэхээр эдийн засгийн эрх чөлөөний хуулийн 110% өөрчлөлт төрийн өмчт компанийн хууль батлагдсны дараа бол хуулиар хүлээсэн үүргээ одоо улс орон даяар бол хэрэгжүүлнэ л гэж хэлье. За микрофон ажлын хэсгийн 3 номерын микрофоноос энэ дэр төсвийн доктортой ажлын зөвлөлөөс. За баасан жаргал гишүүний асуултанд хариулъя. Доктортой байдлын зөвлөлийн гишүүн Уганбаатар байна. За тийм манай дүгнэлт ерөөдөө жоохон товчхондоо гардаг. Тийм учраас тэн дээр их дэлгэрэнгүй тайлбар хийдэггүй. За хоёрдугаарт нь бодлогын шинжтэй зөвлөмжүүдийг бол энэ удаа их тусгаагүй байна. Ерөнхийд нь томилоод хэлэхэд бол нийгмийн халамжийн зардлыг бууруулах гэдэгтийн цаана юу явж байгаа гэхээр манай төсөв дотор байгаа урсгал зардал тэр дотор урсгал шилжүүлгийн өсөлт бол сүүлийн 4-5 жил бол маш эрчимтэй явсан байдаг. За энэ дээр бол энэ цаашаа үргэлжлүүл ер нь бол бид нар төсвийн доктортой байдалдаа эрсдэл учруулах хүч ийм дүр зураг харагдаж байна гэдэг иймэрхүү дүгнэлт явж байгаа. За манай нийгмийн халамжийн зардалтай холбоотойгоор хийсэн судалгаануудаас дүгнээд хэлэхэд ерөнхийд нь юу гэж хэлдэг вэ гэхээр бид нар бол өөрсдийнхөө орлогын түвшинтэй ижил түвшинтэй орнууд дотроо нийгмийн халамжаараа тэгш бус байдлыг арилгах, ядуурлыг арилгах тал дээр бол бараг лидер нь болсон байна. Одоо тухайлбал энэ 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан нэг тайлан байгаа. Тэр тайлан дээр бол дунд орлоготой орнууд дотроо Монгол бол дунд Нэмж микрофон өгье. 3 номер. Гini коэффициентийг бол Монголын халамжийн систем бол 6 нэгж поинтоор 6 нэгжээр бол бууруулдаг. Орлогын тэгш бодлыг ижил орлоготой орнуудын дундаж бол 3 орчим нэгж поинт байдаг. Их мэтээр ингээ харьцуултуудыг бол хийсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол тэгш байдлыг хангах тал дээр бол нэлээд боломжийн акстившил гарсан. Одоо цааш нь яах ёстой гэхээр энэ акстившийг хадгалж үлдээд тэгээд үр ашгаа сайжруулах ёстой гэдэг иймэрхүү бодлогын чиглэл бол санал болгож байгаа. Тэгээ энэ чиглэлд ажил зөв болов уу гэж бодож байна. За зах зээлх төрийн оролцоог хэрхэн бууруулах хэр хязгаартай холбоотой асуудал бол нэлээд ерөнхий асуудал учраас товчхон хариулахад тун хэцүү. Төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой байдлыг хэрхэн хангах тал дээр бол олон улсын валютын сангиас гаргадаг PIMA гэдэг аргачлал байгаа. Тэр аргачлалаар бид нар 16 онд нэг удаа тэгээ 22 онд баха бас нэг удаа аргачлалаар бол үнэлгээгээ хийлгэсэн. За тэгээ манай үнэлгээ бол юу гэж гардаг вэ гэхээр ерөнхийдөө дэд үтсийн төслүүд дээр бол төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг бол нэг 60% таа гарч ийн гэж хэлдэг. Тэгээд дүрм журам За боловсролын сайд Наранбаяр. За баярлалаа. Баасан жаргал гишүүний асуултад хариулъя. Тэгэхээр боловсролын салбарыг дэмжигчил гэж одоо зарлаад энэ жилийн хүрээнд бол нийтдээ одоо бид
117 сургууль, 73 цэцэрлэг, 32 дотор байр, 220 орчим ийм төслийг санхүүжүүлж хөрөнгө оруулалт талаас нь дэмжиж байгаа. Энэ нь бол нэг хэрвээ ингээд бид энийг бүрэн амжилттай хэрэгжүүлж чадах юм бол ээлжийн коэффициентийг бууруулж сургалтын чанарыг дээшлүүлэх юм дөрвтэй алхам болох юм. 2 пунктээр өснө гэсэн бидний тооцоо байгаа. Хоёрдугаарт нь бол та хэлж байгаа энэ эрчим хүч, за зам тавихын зардал чинь хамаагүй их хэвээрээ байна гэх. Энэ дээр бид хөрөнгө оруулалтыг энэ боловсролыг дэмжих жилийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зээлээр ингээд 540 орчим тэрбум төгрөгөөр ихсгээгүй байсан бол энэ юу бол хөрөнгө оруулалт бол 9-д байх байсан. Одоо бол яг энэ эрчим хүч замын дараа 3 дугаарт орж ирж байгаа. Энэ нөө зам эрчим хүч гэдэг бол өөрөө маш том төслүүд байдаг. Маш том. Наранбаяр сайдд нэмж микрофон өгье. Маш том төслүүд за мөн одоо томоохон ийм мега ийм юмнууд байдаг. Тэрнийг дуусахаар үргэлжлүүлэхээр тавихад л энэ төсөвт эзэлж байгаа хувь хэмжээ нь бас нэмэгдээ явчихж байгаа гэдгийг та бас анзарч байгаа хаа. Ер нь бол бид бас энэ өмнөх онуудаас шилжээд удаашралтай байгаа барилгуудыг бүгдийг гүйцээх, за хүүхдийн тооны өсөлт, газар зүйн одоо их өгөгдөл мэдээллийн систем суурилсан юм хөрөнгө оруулалтын оновчтой төлөвлөлтийг л хэрэгжүүлж ингэж төлөвлөлтөө хийсэн байгаа. За нөгөө талдаа бас багшийнхаа цалин хангамжийг дээшлүүлэх, нийгмийн одоо хангамжийг дээшлүүлэхэд бид анхаарах ийм төсөв болох ёстой гэж үзэж байгаа. Энэ хүрээндээ бол одоо 100 тэрбум төгрөгийг яг цалин одоо урсгал зардал дээр нэмүүлэхээр ингээ ярьсан байгаа. Гэхдээ энэ хангалтгүй цаашаа бид ярилцаад явхад бас төсвийн хүрээнд боломжууд яаж гарах нь тэрийг бас харах ёстой гэж үзэж байгаа. Мөн одоо энэ жилийнхээ хүрээнд бид нэр сургуулийн өмнөх боловсролынхаа хөтөлбөрийг дуусгасан. Одоо бага боловсролынхаа сургуулийн хөтөлбөрүүдийг гаргах энэ Баасан жаргалах шүү нэмж тодруулъя. За Учрал сайтаас энэ жил 2.6 дараа жил 2.4 пункт гэж болгож бууруулна гэд гол нь нөгөө энэ бууруулах бодлого нь өөрөө яг ямар зарчим барьж байгаа вэ гэж хэнийхийг бууруулах вэ хэдэн хувиар бууруулъя гэж байгаа вэ гэж илүү тодруулж асуугаад байна. Тэгэхгүй өмнө жилийнх шиг төрийн албан хаагчдыг нийтээр 9% бууруул гэдэг чигээр ингээд нөө салбар болгон харилцан адилгүй ер нь аль маш их төвхтэй хүндрэлтэй байдал үүсгэж байгаа л да. Тэгэхээр нийтээр 2.4% бол гэдэг ч юм уу ийм нийтлэг бодлого барих нь өөрөө жаахан асуудал алдаа гарах юм биш үсттэй гэд. Тэгээ бууруулахдаа яг ямар зарчим ямар шалгуур бодлого барих вэ гэж асуугаад байгаа. За боловсролын сайдаас тодруулахад нөгөө сургууль цэцэрлэг барихаас гадна бодлогын ямар өөрчлөлт гарах вэ гэж тодруулаад байгаа. Мэдээж багшийн цалин үүсний асуудлыг угаасаа шийдэх ёстой. За тодорхой хэмжээнд. Гэхдээ яг боловсролын салбар дээр барьж байгаа бодлого, ихтэй сургууль дээр барьж байгаа бодлого, ерөнхий боловсрол дээр цэцэрлэг дээр барьж байгаа бодлого дээр ямар ахис твшил гарах вэ? Боловсролын жил. Наранбаяр сайд нэмж хариулъя. За баярлалаа. Тэгэхээр боловсролыг дэмжих жилийн үрийн түрүүнд хөрөнгө оруулалт, цалингийн асуудлыг ярьлаа. Түүнээс гадна сургуулийн өмнөх боловсрол дээр бид бол сургуулийн өмнөх боловсролынхон хөтөлбөрийг шинжилж байгаа. Одоо ингээд сургалтуудаа хийгээд энэ жилээс шинэ хөтөлбөрөө заагаад эхэлж байна. Энэ дээр гол нь бол хүүхдийг нийгэмшүүлэх асуудал. Энэ чиглэлээр зөв хүн болгож хүмүүжүүлэх асуудал дээр зүрх сэтгэлийн боловсролыг олох асуудал дээр бид онцгой анхаарч байгаа. За энэ бас энэ бага боловсролын хөтөлбөрийг бас шинжлэх ийм жил болно. За энэ бага боловсролын хөтөлбөрийг бол шинжлэхдээ бид бас л энэ одоо сургуулийн өмнөх боловсрол дээр тулгуурсан энэ шинжилгээ хийнэ. За үүн дээрээ бол бид нар бас энэ Монгол хүнийг бий болгох, Монгол хүн болгож төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд онцгой анхаарах юм аа. Мөн өнөөдөр дэлхийд шаардаад байгаа ийм одоо бусад одоо чадварыг эзэмшүүлэхэд энэ бага боловсролын хөтөлбөрийн шинжил чиглэл хүчтэй. Цаашдаа дээд боловсрол дээр бид За баасан жаргалах шүү нэмж тодруулъя. Наранбаяр сайдаас тодруулаад байгаа нь энэ багхгүй юу? Боловсролын хөтөлбөрийн шинжилгээг хийнэ гэдэг энэ нь бол угаасаа инх хамгааллын сайд байхдаа боловсролын ерөнхий хууль батлагдаад өмнөх парламентын үед батлагдаад төлөвлөгөөнд тусгасан ажил. Угаасаа хийгдэж явж исэн ажил. Харин ч энэ жил бүх боловсролын салбарынхаа хөтөлбөрийн шинжилгээг хийцэн байх ёстой. Харамсалтай нь одоо дөнгөж баг дунд сөв дээр л явж байгаа ийм ажиллагаа. Би боловсролын яамны бодлогын хувьд асуугаад байгаа байхгүй. Цаашид яг энэ хിവэрээ явах юм уу? Дараагийн 10 жилийн боловсрол дээр бид нар ямар ахис твшил гаргах юм бэ? Ямар үр дүнлүү чиглэх юм бэ?
Ихтэй сургууль төгссөн хүүхдүүдийн ажилгүйдлийн түвшин өндөр хിവэрэ байгаад байна. Мэргэжлэрээ ажиллахгүй хിവэрэ байгаад байна. Гэх мэтэр яг бодлогын түвшиндээ ямар ахис твшил гаргах юм бэ гэд хөтөлбөрийн агуулга асуугаагүй. Хөтөлбөрийн агуулга дээр та хариулахаас илүү боловсролын ерөнхий газрын хариулт. Энэ бол гүйцэтгэх байгууллагын хариулт. Тэгэхээр бодлогын хувьд гэж асуугаад байгаа. За Наранбаяр сайд нэмж хариулъя. За баярлалаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн шинжил бол том шинжил шүү. Энэ чинь ер нь бол 12 жилийнхаа циклээр явдаг ийм шинжил байгаа. Энэ ажлууд бол яг л төлөвлөсөн ёсоор явж байна. За энэ ажил бол нийтдээ ер нь 3 жилийн хугацаанд хэрэгжинэ гэж харж байгаа. Бид бас энэ хөтөлбөрийн зах зээлийг одоо энэ төгсөж байгаа ихтэй сургууль бэлтгэж байгаа энэ боловсон хүчнийг уялдуулах тал дээр бол ялангуяа мэргэжлийн боловсролыг дэмжсэн ийм бодлогуудыг бол хүчтэй явуулна. СТ нэмж байна. Бид бол энэ жил 20 мянгаттай байсан СТ-г 26 мянга руу тооцож оруулж ирж байгаа. Хувьсгал зардлыг тэгж тооцож оруулж ирж байна. Мэргэжлийн боловсрол дээр хосмог сургалтыг нэмж оруулж ирж байна. Энэ дээр бол одоо зах зээлд хэрэгтэй яг инженер техникийн ажилтнуудыг бэлтгэхэд бол онцгой. Ихтэй сургууль дээр бол бид босго оноог дээшлүүлэх бодлогыг барьж байгаа. Мөн гадны одоо ихтэй сургуулийн хөрөнгө оруулалтуудыг татах асуудлыг ярьж байна. Ихтэй сургууль дээр сайн ийм чадварлаг ийм боловсон хүчнийг урьж татаж ажилуулах ийм асуудлуудыг, ийм бодлогуудыг оруулж ирж байгаа. За учрал сайд нэмж хариулъя. За халамж хэд өндөр байх нь бол хөдөлмөр эрхлэлтэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр ер нь сая би хэлсэн үе шаттай энэ харьцааг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бол бууруулах ёстой. Яг ковидын өмнө бол 2%, тэгээ GDP-ийн 2% байсан байна. Ковидын үед бол халамжууд нэмэгдсэн. Энээс хойш бүтэн ингээ бууруулж чадахгүй яваад байгаа. Тийм учраас бол бид нар яг танд хэлснээр ингээд үе шаттай бууруулах бодлогуудыг барьж байгаа. За тэгээд тэр зорилгынхоо хүрээнд бол энэ төрийн өмч компанийн хууль, эдийн засгийн хэрэгжүүлээний хуулиар төрийн оролцох салбар, оролцохгүй салбаруудыг ангилсан хөдөө аж ахуйн эрчим хүч аялал жуулчлал гэдэг салбарыг зах зээлийн зарчим руу нь бол одоо үе шаттайгаар шилжүүлнэ гэж зорж байгаа. Тэгвэл бид нар бол эдийн засгийн ам бол энэ төсвийн хүрээ хязгаараа гаргаад үүндээ төлөвлөлт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр хөдөлмөр энэ яам бол энэ гол бодлогоо оруулж ирнэ. Учрал сайдаа танаа яамн дээр бас хүн амын хөгжлийн газар гэж бүр тусгаалсан газартай. Танаа яамны эрх асуудлын хүрээнд засгийн газрын тухай хуулийн дээр эрх асуудлын хүрээнд бас байгаа. Өөрөөр хэлбэл Монголын хүн ам 6 настай хэдэн хүүхэд 6 нас хүрч сургуульд орох нь, хөдөлмөрийн насанд хичнээн хүн хэдийд хүрэх нь, хэдэн хүн тэтгэврийн насанд хүрэх нь. Энэ бүх тооцооллуудыг уг нь нэгдсэн журмаар танаа яам бас салбарын яамнуудынхаа уялдаа холбоог хангаж хийж явах чиг үүргийг бас байгаа шүү. Энэ бол ганцхан Наранбаяр сайдын ч буруу гэж хэлэхэд хэцүү. Нэг жилийн дотор энэ хүн хэдэн мянган сургууль, 100 сургууль барина гэж байхгүй шүү дээ. Угсаа ойлгомжтой. Эрхвш 2-3 жилийн өмнө бид нар хичнээн өгöd 1-р ангид орохгүй гэдгийг тооцоолоо сууж явах хэрэгтэй. За. Улсын хурлын гишүүн Ишиг Дэмбэрлийн Тэмүүжин